манд нар өглөө хөтөлбөр зочинтой ярилцахад бэлэн боллоо. Өнөөдөр манай хүндтэй зочноор Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн ууган гавьяад тамирчин олон улсын хэмжээний мастер Жамлын Лавгж авах маань хүрэлцэн иржээ. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Энэ өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд бүгдээрэнд нь тэр мэндийг хүргье. За баярлалаа. Таныг бол пара хөнгөн атлетикийн одоо тамирчин гэдгийг хүн болго мэднэ. Гэхдээ бас өнөөдөр сонсогчдод таныг бүр сайхан илүү дэлгэрэнгүй танилцуулъя гэж хүслээ. За түнчлэн 9-р сарын 19-нд болох Итгэл найдвар боломж Улаанбаатар марафон 2026 марафоны талаар бас мэдээлэл өгөхөөр таныг өнөөдөр урьдсан байгаа. Тэгээд ярилцлагын эхэнд Жамлын Лавгж гэдэг тамирчин спортын замналд анх яаж хөл тавьж байв? Энэ талаар яриагаа эхлүүлье. За тэгэхээр би чинь 1988 онд харааг болоод группт орсон. Тэгээд орног 2 жил гарын одоо гэртээ байсан да. Тэгээд 90 онд манай нэг хараагүй найз минь Америк нэгдсэн улсад эмчилгээнд явж ирээд Накелс клубыг байгуулсан. 91 онд тэрнээс хойш би одоо энэ хараагүй хүн хөвтөж яхаар гэртээ явчаар гүйлтэр хичээлийг Ахилстай холбогдоод өнөөдөр 35 жил болж байна. Ахилсаас даалдар төрсөн 35 жил гэж ном их гээл одоо яваа. Тэгэхээр дөнгөж гүйж эхэлжсэн өнөөдөр ч одоо ингээд төв дэлхийн олимпийн нааданд орох хүртлээр ордог болтлоо тийм тамирчин байлаа. Тэгээд өнөөдөр 66 настай. Тэгсэн ч гэсэн одоо Ахилс клубын хамт ингээд залуучуудаа үлгэрлээд залуучуудаас ирч хүч аваад ингээд хүүхдүүдтэй хамт өнөртэйгээ хамт ингээд гүгээд байж гэн одоо Итгэл найдвар боломж гүйлтийг манай клуб чинь 15 оноос эхлэв. Одоо өнөөдөр 12 дахь жилдээ гүйж гэн. Одоо жишээ бүх насныхан оролцсон хөгжлийн бэрхшээлтэй эрүүл тамирчид бүгдээрээ л ордгийн. Тэгээд гүйлт гэж байхгүй байх үед л одоо бүх нийтийн гүйлт гэж баг байдаг. Улаанбаатар марафон чинь баг явдаггүй байх үед л бид нэр Улаанбаатар марафонч одоо хөгжлийн бэрхшээлтэй тамирчид оролцсон гэж байдаг байсан. Тэгээд манай Итгэл найдвар боломжоор хөгжлийн бэрхшээлтэй тамирчид чинь гүйлгээд тусдаа бай шагнал өгөөд урмын сэргээгээд маш олон одоо хүмүүст Итгэл найдвар боломж олгож ирсэн. Тэгээд бидний дагаад намайг дагаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд минь гүгээд зарим нь төв дэлхийн нааданд оролцсон. Одоо сүүлчийн баг шив маань одоо ингээд олимпийн наадам Азийн нааданд оролцох бэлтгэлээ гэдэл байж та. Хөгжлийн бэрхшээлтэй тэр тунд одоо харааны бэрхшээлтэй иргэдэд одоо та ийм боломж байдаг шүү гэдэг маш том юм урам зориг итгэлийг өгдөг хүн л дээ өөрөө. Тэгээд нууц биш бол 20 гаруй наснда бас хараага алдсан байгаад байна л та. Тэгэхээр энэ нэг сэтгэлийн төвчээрийг бас та яаж гаргаж ер нь бол яг тэр цаг үеийг яаж давж байв? Үүнд бас хөнгөн атлетик спортынд яаж нөлөөлж байв? Ер нь 90-ад он чинь Монгол улс сахсаас илжижсэн. Тэр үе чинь одоо хүмүүс гахаа өрөөд оршин явжсэн би пүүзээ өргөштэй гэдэг бэлтгэл даардаг байлаа. Одоо энэ хөдөлмөр нийгэмлэг одоо гархан уул спорторон дээр хөнгөн атлетикийн тамирчид холын зайны гүйлт гүөх тамирчид бэлтгэл хийдэг байсан. Цэрэндээ шинг бол гэж багш дээр. Хэлбэ тэнд гүгэл нөгөө марафоныхаа тамирчдыг дагаж гүгэл тэд нар мань хөдөлж гүгэл тэгээд анх гүйж эхэлж исэн да. Тэрнээс хойш та тасарсангүй дээ. Одоо бол өвчин зовлон ийм байх. Гүйлдэ орхивол одоо ингээд даралт нэгсэн бие нөвдөн гүйжлээвэл эрүүл сарвал залуу хүн шиг байна чи хөгшөрдгөө юм уу гэл нөө оны зэргүүд энэ төр таарах лэрэл тэгдэг шүү дээ. Нэг ийм л өндөр шар нөхрөөс хэвэрэл ах юм. Ер нь анх гүөхд хэцүү байсан уу? Ер нь хөгжлийн бэрхшээлт тэр ялангуяа хараагүй хүн бол бусдын тусламжтайгаар гүн одоо дээхэн үйч одоо машин тэрэг одооных шиг байсангүй шүү дээ. Тэр үчи ингээл яармаг руу цаашаа нисэх биокомбинат гэл гүгэл хөтлөлөл гүйдгэлээсэн. Одоо бол цэцэрлэг хүрээлэнд л гүөхээс өөр газар алга байна. Тэгээд цэцэрлэг хүрээлэндээ арай л нэг юу лээ суруу мороо дугуйн мөргүүлчих гээл тэгэл явж илээ. Хөтлөгчгүй болстой хэцүү. Яг өнөөдрийн ингээд амжилтанд хүрсэн хамгийн том түлхэгц ер нь хамгийн их нөлөөсөн
хүн яг хэн байдаг вэ? Мэдээж ингээд таныг аваад хөтлөөд байнга ингээд өдөр болгон гүнэ гэдэг чинь бас яг хажуудаа заавал нэг хүн байх гэдэг шүү дээ тий. Ер нь манай Аккис клубийнхан маань одоо ийшээ явахад уралдаан тэмцэж яваад гайдууд өгдгийн одоо сая Токиод тэгэхэд амар жаргал 8-2-тэй гүйсэн. Лондонд сая 5 сард өгөхөд чинь би булгаагаад нэг хүүхэнтэй хамт гүйсэн тэр мөн хөтлөгч. Одоо ингээд Сиднейд гүүн бас нэг хөтлөгчтэй л явна да. Тэгээд тэд нэртэйгээ хамт гүйгээд хөл гарынхаа ийг болоод гүйгээд бас нэлээд хугацаа шаарддаг. Орондоо нэг хүн шиг болж орондоо ярилцаж. Тэдэн битэр өгсөөр за тэгээд ороод энэ шүү баруун зүүн эргэнээр хэлж өгч өгдөг байхгүй юу. Тэгэхгүй бол бас зовлон талтай. Ахилс клуб гэж тэ Ахилс Монгол клубын талаар та бас бидэнд гоё танилцуулж өгвөл. Аккис клуб маань дэлхийн маш олон орнд салбартай. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих байгууллага. Анх Нью-Йоркт одоо Ричард Диктрон гэж одоо маань найз маань одоо бархны оронд орсон л да. Тэр хүн маань өөрөө хөлөө дайруулаад тэгээд энэ клубыг байгуулад тэгээд одоо хөгжлийн бэрхшээлтэй улсууд дэмжлэг үзүүлэх гэдэг манайхаас 90 онд хараагүй төлөнхий хөлгүй 3 яваад тэнд имчилгээ хийгээд ирсэн. Тэгээд их маань 91 онд ирж ин Аккис клубыг байгуулад тэрнээс Монголд ирж үү? Ирсэн. Оо за. Тэгээд тэрнээс хойш энэ клуб маань тасралтгүй үйл ажиллагаа явуулаад одоо залуучууд маань аваад бүр өгчөөд. За Монголын пара хөнгөн атлетикийн ууган тамирчин таал анхны одоо гавьяд тамирчин байна тий. Тэгэхээр энэ цолыг хүртсэн мөчөд мэдээж хамгийн түрүүнд юу бодогдож байсан бол энэ хүртэл бас энэ том одоо гавьяа шагналыг авахд нэлээд олон жилиг зарцуулсан, нэлээд хүчилмөр зарцуулсан гэж бодож байна. Бас хэдэн настайдаа бас та энэ гавьяад хэмээх хэрхэм цолыг хүртэж байв. Тэр түүхээсээ дурсвал гавьяа цолж би 50 настайгаа хүртээсэн. Анталиагийн дэлхийн дэлхийн аврагт оролцож мөнгөн медаль аваад тэгээд гавьяа цолорсон. Тэрнээс өмнө Азийн наадам одоо Азийн тоглолт гэж болдог. 4 жилд нэг удаа тэнд одоо дээр үуч одоо тэр тэгжл олимпийн наадам угуул бол Азийн наадам хоёрт л ордог байсан. Тэгэл 2 жил болоод нэг тэмцээнд ордог. Өөр үе тийшээ явдаг юм байдгүй байлаа тэгээд. Аз нам хондлон тахиртуур гэдгийн 1-р тоглолт 6-р тоглолт 7-р тоглолт 8-р тоглолт явдаг байсан. Тэндээс ч одоо 2 алт 3 мөнгөн медаль аваад дэлхийн аваргаас мөнгөн медаль аваад гэж гавьяа тулсан. Тэгээд олон жил одоо ТV наадмаас медаль аваад байхад наах урах одонгууд манай найз тэгчихсэн. Чиний дэлхийн олимпиас медаль зулгаач бол чамд өгөх гээд байна шүү дээ. Тэгээд дэлхийн аваргаас мөнгөн медаль аваад нэг гавьяа цолыг авсан. Тэгээд үнэхээр олон жилийн хүний тамирчин хүний хөгжлийн бэрхшээлтэй эрүүл тамирчтай хойч гисэн. Энэ алдар цол маш өндөр нэр олддог. Тэгээд олон жилийн хөлс хүч ойггүй төвчээрээ үед үрдсэн одоо алдар гавьяалтай. Тэгээд манайхан нэг бокс ороод нэг сакс ингээл ийшээ тийш гуйгаад байдаг. Энэ сонирхол нь өөрөөр болоод байдаг. Тэгэхгүй л зорилготой нэг юмд тууштай явна гэдэг өрдүүн юм даа гэж бодоод байгаа. 2011 онд авсан гэсэн үг. 11 онд авсан. Яг энэ цолыг авахд танд ямар сэтгэл төрж исэн бэ? Мэдээж шагнал тэрнээс гаднаас давхар маш том хариуцлага ирж байгаа ах л та. Тэгэл байх. Шинэ жилийн өмнө 29-ний үндэсний хэрэгжлийн хувьсгал. Тий. Орой ичсэн чинь манай найз за сэтгэлээ бариалаа. Бариарай л гэдэг. Муу юм бодсон хамгийн эхлээл. Юу айлцсан яасан бэ гэж годсон усаад ирсэн чинь. Олон жилийн хүлээс гавьяас олж маргааш авах гэж штэ андаал. Батэрч маань надад хэлж. Тэгээд тэр чинь бөөн баяр. Одоо би хайж хөлөө гэрээсээ гарч өгөх гээл. Бээгөө маргааш 12 цагт ордон дээр ирсэн шиг би ч юм хүлээж ийл. Тэгээд л тэр юм бэлээ сонсгоч. Таныг одоо ингэ сонсохоор манай найз гэж ярьж ин тэгээ ярихаар одоо нөө дөрөн баясуул харагдаж байна. Тэгээд та тэр
Ямар найз юм бол бас найзын талаар нэг яриач. Манай Баттэрч гээд найз минь. Одоо би тэр 2009 онд пара хөнгө атлетикийн холбоог манай ончонд хий эргэж явахад нь би олж ирээд. Тэгээд ерөнхий шийдвэр манай хүн чинь менежмент сайтай толгой сайн ажиллана. Тэгээд одоо энэ пара хөнгө атлетикийн холбоог сайн авч явж байгаа. Найз тий. Бандарагчийн Баттэрч. Сэлэн ангийн одоо цагаан толгой гэдэг энэ одоо санцунд байдгийн. Тэгээд манай хүн чинь одоо тэгээд тэтгэрийн хөвшинтгэл пара хөнгө атлетик авч яваал. Хүүхдүүдийн наашин дэшин дагуулаад тэмцээн оролдонд оруулаад явж байгаа. Тэгээд таны хувьд ер нь дэлхийн олон улсын шансааны ер нь хичнээн том тэмцээнд орж исэн бэ. Орж исэн тэмцээнүүдээ бас амжилтуудад дурдвал Азийн наадам 5 удаа. Дэлхийн аврагт 1, Олимпиад 2 удаа. Монгол улсаас хамгийн анх Сидней Олимпиад дамдын Баатарч битээр хоёулах нь орж ирлээ. Монголд одоо паралимпиадыг үүсгэн байгуулад хамгийн анх орж байгаа юм дээр. Би тугаа бариад Баатарын нараас дагуулад. Тэгээд төрийн долбоо барьж ивж байгаа юм чинь Монгол хотл Монгол дээлтэйг явахгүй болохгүй. Монгол дээлтэй ясан чинь хүмүүс чинь тойр зураг авах болоод хамт авах бол. Тавга наашраач нээл болох гэдэг чинь хордлаач гэж бодоод хүмүүс чинь салахгүй зураг авах болох юм сүртэй байгаа чинь Монгол дээл нөө дээгүүр жинжималга юута нөмөрхтэй явж байгаа л шиг амар сүртэй харагдав. Хүмүүс чинь готлыг юу насаад энэ ямар Чингис готлыг л. Тэгэл тэр хамгийн анх Олимпиад орж илээ. Тэрнээс хойш та Олимпийн наадамд хөгжлийн бэрхшээлд дамж тасарсангүй одоо тэгээд улам олуулаад Олимпиад орж байна да. Тэгээд Олимпийн аврагтай, Олимпийн мөнгө хүрэл медальтай нэлээд залж байгаа. Тий. Амьдралын баталгаатай болсон одоо тэгээд. Одоо энэ альва энэ томоохон тэмцээн Азийн наадам, дэлхийн хэмжээний за тэгээд Олимп гэхээр эдгээр том тэмцээнд ороход нэг асар их шалгуурууд байдаг бах тий. Норматив гэж байгаа л да. Норматив одоо гүйлт спорт бол минус секундээр хэмжигдэх спорт. Өнөөдөр одоо 2004 оноос хойш надаас хараагүй ангиллаар гүйсэн тамирчид гарахгүй л байна. Одоо энэ Азийн наадам миний хамгийн бага шав маань гүүхийн тэр маань Олимпийг авчих болол бодод таарна. Лос Анжелес та. Шавьягаал одоо сайн яваасаа л гэж залбирсан. Одоо бид нар сайхан зүйлийг л ярьж байна л да. Дэлхийн хэмжээний гоё тэмцээнд оролцоод тэндээсээ бас одоо шагналт байруудыг аваа. Дээрээс нь гавьяа тамирчиг энэ сайхан зүйлийн ард бас маш их төсвөр, төвчээр, сэтгэлийн хат байгаа тий. Ер нь одоо юм хөнгө атлетикийн спортоор хичээллэхэд хамгийн хэцүү зүйл нь юу байна? За тэр зма харааны бэрхшээлтэй хүний хувьд та ер нь за үнэхээр болио гэдэг юм шантрах үеуд юу байсан бэ? Шантрах үе ч бэлтгэл сайтай бол нэг гайгүй л дээ. Юу гол нь гайд туслах хэрэгтэй. Тэр болгоно зах зээлийн үе чинь хэцүү байх үе чинь хүмүүс чинь талхаа яа гэдэг. Ямар сэнтэл манай Ахилл клуб анх байгууллагад 100 гаруй тамирчинтай байсан. Тэгээ гүү их чинь эцээ одоо жоохон байлгая дээд эцэнтэй гэдэг. Гүйдгөө. Тэгээд жилийн дараа ихэд чинь бараг би ганцаар алдсан байсан. Тэгээд нэг аяа цагаан будаа давстай усан дагшааж ичээл талын нийтчээл хараад гүйдэг. 25 км гүйгээл дотор харанхуйлал орж ирдэг. Тэгээ үлдсэн нөгөөдгийг тэр шиг картестэн чай хэцүү байсан. Одоо хүүхдүүд ярихлаар шал болоо хиндэг шиг мэдрэл муутай уншилт байсан баг гэж. Техникийн хүчнэлтэй өнөөдөр гахаа өрч явуулгүй би пүүзээ өрч явдаг байлаа гэж хүүхдүүд сургаал хэлдэг. Сургаалсаадах ч юм. Ер нь пара хөнгө атлетикийн тамирчид яг өдөр тутмын бэлтгэл нь яаж хийгддэг вэ? Өвөл хүчний бэлтгэл 100 одоо гадаад талбайд хүн тэгээд нэг гүйлтийн зам дээр гүйснээс гадаад талбайд хүүх нь хамаагүй л байдаг. Тэгээд өвөлийн бэлтгэл одоо манай клуб Ахилл маань одоо хүрд компани одоо Сантын өсвөрлтийн хүрд компани заалаа өгдөг. Тэгээд заал нь бид нар ч одоо өвлдөнгөө бэлтгэл таслахгүй хийгээл тэгэл хавар
3 сар 4 сар 5 сар энэ гадагшаа тэмцээнд явхад чинь өвлийн бэлтгэл алдаагүй болохоор зовлон байхгүй. Хэрвээ нөө өвлийн хүүтэн чинь гадаагүй чадахгүй заал алдахгүй бол бид нар чинь бас бэрхшээлтэй болчихно. Нэг сар бэлтгэл зогсоход л тэгэл юуч болчихно. Бас яг тийм. Тэр компанид бол маш их баярлалтай өргө. Ямар компани гинэ? Хүрд. За. Доош сантигны угсралтын нэгэн крест гэж байсан. Одоо тэр шиг хүрд компани болчихсон. Бас хүрд компани хамт олондоос үнэхээр их талархлаа тийм манай тамирчдыг бас өвлийн цагт бэлтгэлийн алдуулахгүй ингээд бүх талаар нь дэмжинэ гэдэг нь бол нийгмийн харилцааны өрөөнд их сайн буянтай ажил хийдэг хүмүүс байна. Одоо энэ олон улсын хэмжээний марафонд одоо зөндөө газар оролцож байна тийм ээ. Оролцож бас тэмцээн уралдаанд оролцож байгаа. Таны хувьд одоо Улаанбаатар марафон гэдэг ямар өнцгөөс хардаг вэ? За тэгээд энэ марафон бол зөвхөн одоо юм хурдны уралдаан биш тийм ээ. Бас өөртөөгөө ингэ тэмцэх, өөртөөгөө ярилцах, өөрийгөө бас олох нэг юм бас хэрэгслүүдийн нэг байгаа. Тэгэхээр энэ Монголд одоо марафоны төвшин ямар байна? За тэгээд мэдээж манай нийгэм одоо хөгжлийн мэргэжилтэд тамирчдыг бас хэр сайн ойлгож дэмжиж байдаг вэ? За нэг дэмждэг нь бол одоо ингээ хүрд компани байна тийм ээ. Тэрний зүгээр энгийн иргэдэд за энгийн ингээ бас тамирчид яаж биднийг ингээ хажуунаас хардаг вэ гэж нэг тийм юм бас зүйлсүүд байдаг байх тийм ээ. Улаанбаатар марафон ч одоо анх нь Ар Монгол гэл нэг гүйцэтгэл хэлж байсан. Тэгээд энэ олон улс мос байдаг байсан юм аа. Хөгжлийн мэргэжилтэд тамирчид бол огт байдгүй. Би тэр дотор гүйжил явдаг. Хөгжлийн мэргэжилтэд хараагүй тамирчид ерөөсө 2000 он гартал ерөөсө байдгүй байсан. Хамгийн 2000 онд байна та. 6 оноос эхлээл манай нэг мөнгө хот гэдэг залуу маань Малайзийн Куала-Лумпурт гүйж эхэлчихсэн. Тэгээд одоо Улаанбаатар марафон чинь тийм юу байдгүй. Тэгээ манай клубийнхэн чинь одоо дараалан Улаанбаатарын нэг засаг тонгийн газарт нь одоо өсөл тавьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстийг шагналтай болгомоор байна. Аргагүй тэр нөө хөгжлийн бэрхшээлтэй осоо чинь ягаад чирүүлвнийхээ юм төрөхгүй байгаа юм чинь. Тэгээд өсөл тавьсараад сүүлийн 3 жил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжиж одоо тусгай шагналын сантай болсон тэрэнд аяг их баярлж байгаа. Тэгээд эрүүлж байсан хөгжлийн бэрхшээлтэй ч байсан одоо мэргэжлийн тамирчин ч байсан энгийн ч байсан ер нь гүйлт гэдэг бол хүний эрүүл байхын үндэс. Одоо анх 94 онд Нью-Йоркод очил хүн зүгээр пик гүйж идэг. Тэгэл манай хөгшинтэй чи одоо хөлс хаасаа гойж болол ингээл ямар ихтэй ингээд. Тэсгүүлд нь гаяа тусны дараа авааштай миний мөгш хөлсөө гойж ойлгож байгаа. Одоо тэгээд нэг жилийн жилд Улаанбаатар марафон маань улсмал хөгжөөд их сайхан болоод байна. Тэгээд олон улсын том зэрэглэлийн марафонтой ойрт чинь 40 хэдэн мянган хүн энэ жил гүйлээ. Тэгээд одоо нэг олон улсын марафон чинь пэсээр нь хувааж гүйлэгдгийг цаг өөр гаргадаг яг тэрүүн хэвээрээ тийм болох энэ жилээс болж байгаа юм байлаа. Айгүй аштайхан болцсон байл. Улаанбаатар марафон бол хаврын улиралд одоо хамгийн том марафон. За тэгвэл намар болдог хамгийн том марафон бол Итгэл найдвар боломж Улаанбаатар марафон байгаад байна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод иргэдийг хамруулдаг юм хамгийн том марафон байгаад байна шүү дээ тий. 12 жил тасралтгүй энэ марафон үргэлжилж байна. Таны хувьд бас энэ марафоны тэргуун игнэнд нь гүйдэг тамирчин. Тэгэхээр Итгэл найдвар марафоны талаараас бид нар иргэдэд маш гоё үнэн зөв мэдээллийг өгөх нь зүйтэй болов. Хүмүүс бол энийг сонсоод өнгөрдөг л дээ. Дан хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйгээд байдаг юм байна гэж ойлгоод байдаг. Үгүй ээ, энэ бол одоо гүүх хүсэлтэй ерөөсө хэн бүхэнд нээлттэй марафон юм а гэдгийг та бас өөрийн зүгээс гоё тайлбарлавал дээрэс нь хөгжлийн ялгаатай иргэд маань бас яг ийм марафонд гүүхээсээ жоохон зарим нь айдаг, имээдэг чадахгүй болов гэд өөрийгөө жоохон голдог штэ тий. Тэгэхээр тэдгээр хүмүүстээс гоё юм урам зориг өгөхөр энэ марафоныг танилцуулбал одоо манай энэ Итгэл найдвар боломж марафон гүйлт маань одоо хөгжлийн бэрхшээлтэй хараагүй хөлний бэрхшээлтэй, нурууны бэрхшээлтэй, саажаалтай, харуултай гэж зөндөө улсууд манай гэдэг гарын дайралтай гэл тэр улсууд маань одоо тодорхой хэмжээнд өөрсдийнхээ
боломжийн зайд 10 км 21 42 км гүйж яана л да. Тэгээд хамгийн эхлээд тэр зайгаа дуусгаж чадчихна гэдэг чинь тэр хүн өөрөө өөрийгөө ялж байгаа гэсэн үг. Эрүүл энгийн улсууд маань тэнд оролцож байна гэдэг чинь хөгжлийн бэрхшээл тамирчтай дэмжихээс гадна өөрсдөө эрүүл мэндийг хөрөнгө оруулж байгаа байхгүй. Асар их хөрөнгийг одоо үнгүүгээр авч яах гэсэн үг. Өөрийнхөө биед. Хэрвээ одоо ингээд өөрийнхөө ангиж оны цэргүүд энэ харах чинь найзууд маань хүүхгүй байна. Тамгаан татаад ирэх авгаа тэгээд ингээд өвцүүлэлцгоодсон тэгэл андаа гэж хэлсэг үлдээ ачижэл гэдэг тэгээд үнэхээр хүн хөдөлжилээвэл өвчин зовлонгүй байна. Одоо харин харьцангуй бас хүмүүс аягүй их гүйдэг болсон байна. Ер нь заавал ингээд төрүүлж барайнд орохдоо биш те. Тэр барайг хідэн цагч гүйсэ хамаагүй тэр барайнд очиж дуусгана гэдэг нь өөрөө сэтгэл зүйн хувьд их гоё мэдрэмжийг авдаг байх л та. Ер нь гараанаас гараад барайнд хүрэх тэр мэдрэмж тэр хугацаанд яг юу бодогддог вэ? Манай ойрын зайны тамирч гэдэг нь холын цайныхан өстө үйлдэл болсон. Тэр бүтэн 3-4 цаг юу бодож өгдөг вэ гэсэн мэдэхгүй. Юу ч бодож энэ чухал ордгийн штэ. Тэгээд ер нь ястгал хийдэг байлгүй дээ харагла. Нэг юм бодогдоод байхгүй тийм. Нэг юм бодогдоод байхгүй штэ. Тэгээд одоо энэ олимпийн наадам дэлхийн орон орж очиж одоо медалийн төлөө байрны төлөө алдсаж байгаа чинь тэр бол одоо ухаалтлаг уу штэ. Тэрнээс болох юмсан гэж бодогдтол. Тэгээд сундагдал орж ирэх үеиндээ л би Бангкокгийн Азийн наадамд барайнд ороод ухаалдж унжсэн. Тэгээд нэгс ирсэн чи хамарлуу хүчилдэрээс алгасан дээрээс баахан камерууд зураг. Тэгээд яаж юм болоо гэсэн чинь нэг номер алтан медаль. Нэг юу яагаад төрийн дуул гэсэн намайг өргөсөөр яваад тарсан дээр тавиад. Тэгээд төрийн дуул гэсэн баахан уйлаад. Тэгсэн чи манай ахын нөгөө намайг дэмжих улсууд нь хамгийн сүүлийн автобусанд суудсан. Нөгөөдөл нь замдаа унжгаа улсууд ядарсан улс төвөж явдаг автобусанд суудсан. Тэгээд шагналын татсангаас би шууд нацилхэнтэй яг л төргнөр яваад өгчээсэн. Тэгээ манай ахын хурж ирсэн чи Монголын талбай голтон байдаг. Лавга аж хайгаад байсан чи имлэг явсан гэх нөгөөдөл боо сандарсан улсууд. Тэгээд 98 онд Бангкокгийн Азийн наадамд орж. Алтан медаль аваад. Одоо хахаас ингэж сонсоод тахаар уг нь ингээд за олон тэмцээнд явж байсан хүний дуршлагаар одоо хамгийн гоё тийм одоо сонирхолтой хамгийн тийм мартагшгүй гоё мөчүүд юу вэ тийм ээ бас нэг тийм дөөхөд гоё бид нартай танилцуулаач. Ер нь өөрийн улсын гайд хилтэй үнтэй хамж явах шиг сайхан байдаг юм бэл. Гадаад орнч одоо харийн үнтэй хамт хөдөлцөөд гүөх чадаа өөрийн орны тамирч урд орчвол явуулахгүй шүү дээ хойш цулгаан. Оо бас уу. За. Тэгээд одоо 94 онд би хятад Бээжинд гүйжээд хойш нь татуулсараад мөнгө медаль авч ирсэн. Тэр олон улсуудын өмнө чинь улаан цагаан зулгааж чадахгүй хойшоо зулгаагаад тахлаар ч бас л хэцүү юм байл. Тэгээд 2002 онд Пусаны Азийн наадамд Солонгос залуучууд хөдөлгөөн хийжсэн чинь өглөө 8 цагт ээжгүй авч явахаар юм болоод бүгдээрээ. Тэгээд гараан тэмцэнд ирсэн чинь бүгдээрээ байдаг. Тэгээд энд Монголд пастор хийжсэн нэг монгол хэлтэй нөхөр Жүү багш гэдэг. Тэр нэг хүнтэй хамт ирээд мацигилдагаа явж чадах уу гэд. За. Тэгээд цэнгэлд тавиад мацигил уртаа талд сигналаа дуургаж явахгүй юу? Тэгээ би дагаа юусны болж гин гэд. Тэгээд нэг тамирчтай хамт гараанс гараад явсан. Тэгээ 10 км яваад би уршаа гармаар санагдаад тэгэл уршаа нөгөөдөл сугараад гарсан чи урдуур мацигил орж ирэл тэгэл мацигил сигналаа дуургаад ортаад талд. Явсан тэгээд хараагүй мацигилийн чимээ чагнаж зам дээр гүнэд маш хэцүү. Тийм байна. Бүх анхаарлаа нөгөө юунд чимээнд мацигил хаана дуурах яаж дуурч ийн гэл. Тэгээд л явсараад төрүүлсэн би. Оо ямар мундаг. Тэгээд нөгөө нэг яваад гараа гэл тэгээд Пусаны Азийн наадамд мацигил дагаж гүйж явждаг. Төрүүлж орж ирээд. Тэгэхэд л би
гайд гэж ямар их хэрэгтэй гэдэгсэн Монгол хэлтэй хүн те одоо тэдэн метр яваад өгсөн тэдэн метр яваад одоо 100 метр яваад буух нь байш үү гэж хэлж явахгүй бол гараагүй юм чи маш хэцүү байдаг. Би нойлын бөдрийг бол да шинэ Монголынхаа эндэн живэд олсон юм асарт явсан тэр өксөрөөд уулын өксөрөөд би ч одоо дандаа уулан дээр гүйдэг. Найл зэгээс 250 м хүртэл өссөн тийм өксөрөөд гүйсэн. Тэгээд дараа нэрчээд лавгаас харахгүй байсан тулд ашгүй гэж яасан гэсэн тэр нөгөө нэг хотын байшингууд өөрөө тэр дор харагдаж яхад чи манай зүгээр гэдэг хад яваад байсан өөр юм гэсэн. Нөгөө нэг яагаад ядраад байна л гэсэн чи зүгээр л гэдсэн чи тэр өксөрөөд л өксөлээд байсан. Ямар мундаг юм бэ. Тэгэл зам гэж тойл миний өгшөстэй машин дадараа л гээд манай өгштэй гэсэн чинь яага ядраад идэм болоо гэл цаг нь 1 минутаар хавчдаг байхгүй юу. Тэг 30 км чинь 2 цагт орох хэрэгтэй. 2 цаг 10 минутанд ороод ирж байгаа. Чи яагаад 10 минут тасарч байгаа гэж бодсон чинь өксөр байсан. Тэрийг мэдэхгүй. Тэгээд тийм хэцүү зам байш шүү гэсэн бол нөө сэтгэлээр унчна гэж бодсон шүү. Тэгнэ тий. Тайлгийн хотлоо ярьцсан гэсэн. Амьд л ирдэг байгаа гэж бодоо залбираад илээ гэсэн. Тэр бас нилээ мэдрэмжтэй би нэг аяг гой дэмждэг тийм одоо хамт олон гой найз нөхдөд байна тийм ээ. Яагаад ер нь олон улсын тэмцээнд өөрийн гайдыг явж болдгоо юм бэ? Эсвэл цаанаас нь яг тэр гайд тавьж өгнө гэдэг юм уу? Үгүй тэр үе чинь нөгөө Монгол улсын зах зээлийн үед. Санхугаас болоод ганцаар явдаг байх нь шүү дээ. Тэгээд тухайн орноос та очингуудаа гайд авдаг байхгүй юу? 94 онд чинь би Нью-Йоркт хүүхэд чинь гайд байхгүй очсон. Тэгээд 4 цаг, 5 цаг, 6 цаг гэдэг өснөгтүүд самбар тавьсан. Тэнд тамирчид ч зогсохлоо ингээ хүмүүс аваад байдаг. Тэгэхээр би 3 цаг гэдэг томор хичээлээд. Тэгээ нэг самбар тавьчаа зогсоодсэн ирдэг бай над дээр 2 хоног зогсон ирдэг. Тэгсэн чи 3 цаг өдөг гайд байдгүй юм байна л да. Мэргэжлийн болчтой юм байна тэгэхээр. Тэгээд бүр Лос Анжелесс нэг өндөр хар цагта онгоцоор очиж шацраад тэгээд намайг дагуулж өгсөн. Боотын мөнгөний даагаад. Тэгээд тэр мундаг цагта байсан тэгээд надтай явж байгаа л ойлаад л яагаад юм бол гэж бодсон чинь найз нь хэрэгтэнгүүтээ хөөцөлж яваад нас буудалцсан гинэ. Тэрийг бодоод ойлаад гисэн. Тэгсэн чинь тэр холоос Монголд харахгүй ирчээд гүйчээд би хажууд нь ойлж ширлэх тайдан гэдээд хүч ороод гээд сүүлийн 12 км наваа чирс алхаад гисэн. Чирээд сүм чинь наваа чирээдтэй. Одоо гүйж явахдаа одоо нэг хилтэй ингээд гайд байвал зөвхөн замаа заах биш бас хажуугаар нь юм зам ярих уу? Ярь сатаар болно шүү дээ. Анх Монголд гүйж явах чинь багш нар дугуйд хайж байгаа. Битээ хоорондоо яриадаа гэл загнаад. Тэгэл 30 км-ээс цааш яваад их гот нь ярьсангүй та нар гэл загнаад. Нөө сүултээ сарфирцстай яаж тоосох вэ гэхээс өөр нь бодохгүй байгаа чинь өөдөө сатаар болох гал тий. Ярих хэрэгтэй байх. Хоорондоо яриаж яваа чи юу гэснээ бодоод өгөх гээд байна уу гэж загнаад. Тэгжээжэл гүйж сурч ирсэн. Одоо нөгөө нэг гүйлтийн тамирчин ер нь тамирчин байхад би бэлтрээс гадна одоо энэ байнгын бэлтгэл сургалтаас гадна сэтгэл зүйн одоо бэлтгэл сургалт гэж байдаг байх та. Таны ингээд сонсохоор ерөөсөө бараг сэтгэлээр ундгүй байх та гэж бодохоор ингээд дандаа юм аз жаргалгүй юм нүүдэр инээмсгэлсэн хүн байна л та. Гэтэ ер нь юм том тэмцээн дэлхийн хэмжээний том тэмцээнд ороход сэтгэл зүгээр нь яаж бэлтдэг вэ? Одоо ингээд олон километр зэрэг өгөөд ирчээд нейро тач гэдэг одоо тэр орж ирдэг байхгүй юу. За чадахгүй нэ барахгүй нэ гэж боддог байхгүй. Тэгээд орж ирэхэд л зогсчих юм аа гэл өнгөр. Дахиж явж чадахгүй. Тэгэхээр чинь за энийг барчил даараа гэл. Тэгэл 42 км өндөр урттай чинь 2-3 удаа тийм орж ирнэ. Тэгээ өхлийн цэгээ тэгээд авчихад юм бол цааш зүгээр болж
Тэрийгэл давж чадахгүй хүмүүс чинь зогсчиход байгаа гэдэг байхгүй. Тэр чинь өндөр бэлтгэлийн үед л даваад гарах сургацдаг. Тэгэхээр тэрэнд бэлтгэхийн тулд шууд тэр үедээ бэлтгэх юм уу? Аль эсвэл өмнө ингээд бэлтгэлээ хийж байгаа. Бэлтгэлийн үед л эднээс өндөр дээр одоо PS барьна гэдэг тэрэндээ барь сургахын тулд тэр шинэ явуулж байгаа байхгүй. 1 км-ийг 4 минутаар барь сурсан бол тэнд нь бариулаад үүлгээд нөгөө чи ядраад бүр болох байх шүү дээ. Тэгт нь яваад тэгээд багш нар хажууд нь шахаад л яваад байдаг. Тэгээд тэр нөгөө юуад авчиж байгаа байхгүй. Нэрвэд авчихгаа. Тэгээд цаашаа гайгүй явчихад дахиад ороод ирэн. Тэгтэн дахиад багш нар цагийн сараа явуулчихдаг. Тэгжээ сургаж байгаа байхгүй. Тэгвэл өглөө гэж бодоод тэгэл за яг өгөх гинтэйгээд тэгэл явахгүй шүү дээ. Өгчл харна гэж. Одоо гадны орны тамирчид ч ингээл хувийн цэцэлжүүлэг сэтгэл зүйч гэл байдаг шүү дээ. Та ер нь тийм сэтгэл зүйчтэй холбогдож тэгэж уулзаж түүнээсээ ингээд сэтгэл зүйдээр ер нь тусламж авч ирсэн үү? Үуч би ер нь сэтгэл унж үзээг. Энэ яг гүйдэг хүмүүсийн нэг даваа тал байх шиг гэж би бодоод идэгин. Ер нь гүйлтийн спортер хичээлдэг хүмүүс ер нь сэтгэлээр унах тийм юм байдаггүй юм шиг. Ахгүй. Би л ундгүй. Ер нь манай гүйгч ер нь сэтгэлээр унаж байхгүй шүү дээ. Хамгийн гол нь одоо энэ тамирчдыг одоо альва тамирчдыг уралдаан тэмцээнд явахад массажистыг авч явах хэрэгтэй байхгүй юу? За. Тэгээ нөгөө монголчууд мөнгөнтэй болдг юм уу? Хамраас болдг юм уу? Ерөөсөө массажист авч явдаг. Тэгээ би бусаанд 2-3 хоног тэнд бусааны массажийн төвд нач массаж хийлгүүлээд. Тэгээ маргааш тэмцээнд явна гэдэг. Ямар медаль авах вэ? Алтан медаль гэчээр яваад гисэн байхгүй. Тэгээ үнэхээр алтан медаль авсан тэгээд тамирчин үед одоо тэр булчин суллах бэлтгэлийн дараа ачааллын дараа булчин суулж өгөх массажист авч явах хэрэгтэй юм лээ. Монголд бол одоо массажист авч явдаг. Одоо их спортынханд явдаг байх. Баад бол юусэн байдгүй. Би одоо 5 Азиад жоохон нэгч массажист авч явахыг хараагүй. Одоос авч явдгүй юм шиг байлээ. Одоо энэ Азийн дэлхийн наадамд явхад санхүү мөнгөний яат юм бэ? Азийн наадам, дэлхийн олимпийн наадам улс даан. Тэгэхээр одоо массажистийн ханатыг гаргах л ёстой юм байна. Уулна тий. Бүрэн бүрэлдэхүүн багаар нь явуулмаар юм шүү дээ тий. Манайх ч бол ерөөсө ганцаараа очиад мөчгөрөөрөө байж байгаа л ур чадвар авьяас сэтгэлийн хатаараа л ерөөсө төрүүлчихдэг юм шиг байна шүү дээ. Тэгвэл одоо таны хувьд маш олон бас дэлхийн хэмжээний юм томоохон марафонуудад их оролцдог шүү дээ тий. Тэдгээр зардлыг одоо зардлал маш өндөр л байгаа. Тэдгээр зардлуудаа та яаж босгох юм бэ? Одоо энэ манай Акисаас явуулж байгаа одоо энэ марафонуудад Акис клуб маань тодорхой хэмжээний мөнгөний гаргана. Хувь тамирчдаас гарах нэг боломжоор л энд санд цуглуулна. Одоо би чинь 94 онд Нью-Йоркд үүснээс хойш сая хамгийн сүүлд Лондонд гой 6 дахь удаа авлаа. 30 гаруй. За баяр хүргэе. Жил болчихоо удаа. 32 жилийн дараа 6 дахь удаа авчаа. За. Яаж 32 жил тасаалтгүй гүйжээж тэр нэгдэг бол бас л хугацаатай байлээ. Тэгээд хүсэл болсон 6 дахь удаас явлаа. Тэгээд одоо Сиднейд одоо 8 сарын 30-нд гүүхийн адаас бэлтгэлээ хийгээл байж чадах хэмжээгээрээ өөрийгөө өгшгөж голохгүй яваад. Ямар мундаг нөө сонсогчтой бас үзэгчтэй одоо нэг одны талаар танилцуулъя тий. Дэлхийд яг хүлээн зөвшөөрсөн юм томоохон марафонууд байдаг юм байлээ. Одоо өмнө 6-аас одоо 7 болсон гэлөө. Одоо 9 болж байгаа. Бүр 9 болсон аа. За. Энэ томоохон марафонуудад ороход бас маш их шалгуурыг давна. За тэгээд тухайн улсынх нь одоо иргэд хүртэл тамирчид хүртэл энэ одоодаа гүйцэд аваагүй байдаг юм байлээ. Гэтэл манай Монгол орноос баг 15-6 тамирчин гэснүү дээ тий. 6-7 оттой гэж сонссон шүү. Манай клубээс л 5 хүн байна шүү дээ. За. Харааны бэрхшээлтэй би байна. Тэгээ гарын тайралтай 2 хүн. Тэрэгэн цэртэй нэг залуу, нэг хилний бэрхшээлт, сонсголын бэрхшээлтэй гэдэг байна. Ингээд тавуулаа. 6 одынхын хяналт манай клуб дээр байна да. Тэгээд 94 онд Нью-Йоркд үүсэн, 2000 онд Бостонд үүсэн.
Тэгээд явахгүй байж байгаа. Хэдэн онд үлээд Чикагод гүгээд 23 онд үлээ. Тэгээ сая энэ жил чинь Токио, Лондон хоёрт гүгээд. Яа, тэгээд Берлинд 19 онд гүйсэн юм байна. Ингээд 6 болгоцсон байхгүй юу? ямар гоё юм бэ. Тэгээ одоо 9 болсон чинь 6 өхөө болсон юм яриадсэн шүү. Хацтай та 6 одоо авцсан шүү. Аваад авчихсан. Одоо 9 болгоод авчил яваалаа шүү. Тэгээ энэ марафон ч угаасаа ер нь оролцоход хүртэл асар их шалгуулт авдаг. Тэгээд оролцсон тамирчин болгоно авдаггүй. Их юм өндөр шалгууртай. Тэгэд энд бас ингээ пара хөнгө атлетикийн тамирчин авна гэдэг бол үнэхээр мундаг том бахархууштай. Яалтчгүй энэний ард бол асар их төвчээр хөдөлмөрлөл байгаа юм л да. Тэг таны 30 хэдэн жил тасралтгүй гүйж энэ одыг авна гэдэг бол үнэхээр мундаг юм аа. Манай Акил Гүрээбийн хамт бол одоо ажлын хэсэг одоо тэд нар маань маш сайн ажилтдаг болсон. Одоо амраа маань нөмөө тэгэл одоо багш нар маань тэд нар маань айгүй олон хүүхдүүдийг тасгалжуулж байна одоо ингээд бүх юм одоо визний асуудал одоо арын ажил гэдэг чинь тэрийг бол одоо окей гэдэг болсон таахгүй юу. Тийм болоод тамирчид маань зөвхөн гүүх ажиллал хийн тэгээд чадал өргөл одоо нэг бэлтгэлээ сайн хийхэд бол санхүүгийн хувьд яадагсан. Бэлтгэлдээ сайн л оролцоол байвал одоо тэдний хувийн өнгөлөө тэд зарим 100% хүртэл гаадаг. Тэгээ 80% даа, 60% даа, 50% даа тэгээ бэлтгэлзэлтийн оролцоогоор нь болдгийг. Хэрвээ сайн л оролцоод байвал өөрхий тэгэл санхүүгийн хувьд хохирол багтаал бага л болно даа. Үүн дээр бас нэмээд магтаад хэлэхэд Ахилс клуб ер нь хөгжлийн бэрхшээлд иргэдэд дэмжих маш олон юм үйл ажиллагаа явуулдаг. Тэрний хамгийн том нь одоо 9 сарын 19-нд 12 дахь удаага болох ихтгэл найдвар боломж Улаанбаатар марафон байгаа. Тэгэд эндээс олсон гэхдээ яг балансаа чүү байр нь ер нь бол дандаа хасгатай гардаг гэсэн л дээ манай зохион байгуулагчид. Гэхдээ хэрвээ одоо цаана ингээд төсөө мөнгө үлдэх юм бол эргээд одоо энэ марафонд гүгчдийнхаа одоо энэ замын зардалт нь ингээд зарцуулдгаа гэж өөртөө бас ярьж ирсэн. Тэгэхээр энэ 9 сарын 19-нд болох одоо нэтгэл найдвар боломж марафонд одоо энгийн иргэд орсноороо нэгт өөртөө сайхан гүгээд өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах нь нөгөө талдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа одоо энэ сурч боловсрох ирээдүйд орох энэ томоохон тэмцээн оролтонд нэг том хөрөнгө оруулж идэг юм лээ. Энийг бас манай иргэд сайхан ойлгоод дэмжиж оролцдог бол энэ жил бол 2000 тамирчдыг ерөнхийдөө гүг сонирхолтой хүмүүсийг оруулъя гэж төлөвлөж байгаа юм билэ. Тэгээд энэ болгон дээр бас бүгд идэвхтэй сайхан оролцоод өгөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд ер нь Монголын пара спорт олон улсын түвшинд ер нь ямар тэр дунд энэ хөнгө атлетик ер нь бол ямар түвшинд явж байгаа гэж та ер нь харж байна. Тэгэд энд бас харааны бэрхшээлтэй иргэд маань ер нь гүйлтийн спортоор хэрэг хичээлж байна. Эсвэл та түрүү хэллээ шүү дээ. Анх бол ганцаар 100 гол байсан ганцаараа болсон. Одоо л харьцангуй гайгүй байх шиг байна гэж байсан. Ер нь бол хөнгө атлетикийн түвшин маань хэр явж байна? Олон улсын тавцанд. Манай пара хөнгө атлетик бол олон улсын төвчөнд одоо бол маш олон залуучууд ишээд тэмцээн уралдаанд яваад л энэ тэгээд одоо олимпийн мөнгөн медальтай албаа шүү дээ манай. Бат толгой маань одоо олимпийн мөнгөн медалаас анхахын дэд өгсөн шүү дээ. Гудамжид ангалж явж байгаад тэгээд тамирчин болсон. Ангайл хоёр өдөртөө ирсэн явж байгаа хэрэгтээ тэгээд тамирчин болгосон хэрэг. Тэгээд тэр чинь нэг дэлхийн тэмцээнд явчаад хаацсан байд би өстө болигээд хайчаад нэг жил хэртэ хайж явчаад тэгээд манхаа дээр ирж нэг тогтмолтой хийж сая олимпийн медаль авлаа тэгээд тэгэж олимпийн медаль авснаар өнөөдөр тэгэл тэр үний амьдрал шал өөр болж байгаа. Хэрвээ тэгэл атсан байлаа хаяад явсан болоо тэгээд тэр булгандаа л одоо сууж байгаа шүү дээ. Зорилгондоо өрхийн тул ямар ч юм одоо шантрахгүй явах л ёстой тэгээд. Одоо манайхан нэг юм байна. Одоо амжилт гаргаад ирэнгуут нь бид нар бийж туслана гэдэг үг өгдөг. Тэрнээс өмнө нөгөө амжилт гарах тамирчдыгаа дэмжиж яах юм гэсэн дэмжиж хэрэгтэй байхгүй юу? Тэгж тэхэхгүй. Тэгэл өөрх нь нөгөөд нь махаа эдтлээ яваал тэгэл хамаг санхүү мөнгөний дэндээс гуйж олох гэж юу бэлтгэлийнхаа хажуугаас үтээ явж байгаа юм чинь. Тэгээд яваад ирдэг.
амжилт гарахгүй таахгүй амжилт гаргачихвал манай компани дэмжин манайх дэмжиж гэлгүй гэдэг. Одоо сая тэгэхээр би чинь Токиолонд сайн дуу зөндөө явсан. Нэг цаг зарагдах юм билээ. За үг намайг дэмждэггүй байлаа гэхэд одоо энэ залууч бол 22 та тэр хүүг юм дэмжээд мөнх нарын дэмжээд өгвөл одоо юмд хөрөхөд явахд байгаа гэж бодоод байна. Ер нь та энэ төр спортын холбоо, хувийн хвшлийн дэмжлэгийн талаар яг юу гэж бодож байна? Ер нь хэр олон газраар ороод тэндээс хідэн дэмжиж байна ер нь бол гэдэг. Ер нь нуулгүй л дэмжихгүй дээ. Аль нь талаараа л явдгүй юм болоо л дээ. Тийм үү. Ер нь дэмжихгүй одоо хуулины заалт байдаг шүү дээ. Хуулийн бэрхшээлтэй хүмүүн туслуулаад тэдний хувийн одоо татвараас нь инээдрэг тий. Тэр нэг бодлого өгчмөр байгаа байхгүй л өгдөг байхгүй юу. Тэрэнд орвол татвараа өгөөжсэн дээр юм шиг байна. Ер нь юу та энэ олон марафон, олон улсын хэмжээний марафон, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд ороход нэлээд л олон хүмүүстэй уулзсан байх. Тэгээ санхүү дэмжлэг хүсэж ер нь юу гэж ямар хариу өгөх юм? Эргэж ярий боломж алгал гэдэг шүү дээ. Ер нь л. Тэгээд ер нь хэрвээ Олимпиад оролцсон оруулаа шал өөр л юм л да. Тэгээд тэр хүн чинь тэгж гуйж явах болчих байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгэхээр өөрхийн нөгөө амжилт гарах юмсан бодож явж байгаа улсуулах гуйж явж байгаа шүү. Тэгээд чинь боломжгүй байна гээл айлч газар тэгдэг ерөөсөн. Тэгэхээр одоо нэг Олимпийн авраг болохоос өмнө сайхан тултан нэмрээд үлдэж Олимпийн авраг болчих гээд шүү дээ. Тэ? Санаа зовх зүйлгүй бай одоо тэмцээн оролдонд орвол ер нь одоо энэ пара хөнгөн атлетикийн тамирчин байхад хэцүү зүйл нь санхүү хамгийн ихэнд байна уу? Санхүү ер нь хэцүү дээ. Одоо хайрцангуйс шигшээ баг, усын шигшээ баг одоо пара хөнгөн атлетик байгаа. Тэгээ нэг тодорхой хэмжээнд би одоо өдөө олон жил хад шигшээ баг гэж байдаг байл шүү дээ. Шигшээ багч би тамирчин байж үзээгүй. Тэгээд л аврагын аваад гэдэг медаль нацраад шигшээ баг гэж байхгүй юм чи яах юм чи. Тэгээд өндөр настай тэтгэврт гараад шигшээ багт болсон гэж байна. Тэгэл зорилготой өрхийн тал мөнгө яах вэ? Тийм ээ. Өмнөөс илүү зорилго байна шүү дээ. Хүч чадал байхад тий. За одоо нэгэнт болохгүй байгаа тэг хэцүү байгаа зүйлийг дүүл ярьсан учраас ер нь бол манай улсад пара тамирчид хамгийн их дутагдж байгаа зүйл нь юу байна? Мэдээж бэлтгэлийн орчин байх тий. Төхөөрөмж, санхүүжилт, эсвэл мэрэгжлийн баг гэдэг ер нь дутагдж байгаа зүйлүүд нь бас юу байна? Болохгүй байгаа зүйл нь юу байна? Та энэ талаар хэдэн онд л дээ 11 12 оноос эхлээл энэ пара спорт ордон гэл барьна гээл одоо ярьсараа л 2 3 ерөнхийлөгчийн юу дамжаал тэгээд уг нь хэдийн засгийн газар хөрөнгөний гаргахыг хэлсэн. За. Тэгээд тэр ордон мань хөрөнгөд өөр юм зарцуулагдаад тэгэл дуусах шиг боллоо одоо тэгээд энд тэгээ уг нь 200-ийн дотор менежтэй гаднаа 400-ийн талбайтай 7 давхар 150 үнээс ач баталтай юу лээ. Зураг мөрөг бүгд гарцсан. Тэгээд хятадын засгийн газар бүгдийг дэмжиж гүн барихаар болсон. Тэгээд гацсан масын үн бэлдээд авчихсан. Тэгээд өнгөрсөн баг. Гацсан мас надлаг болоод тусах шиг боллоо. Манайх нэр маш олон одоо спортын бас салбар дээр ийм зүйлүүд байна. Хөрөнгө оруулалт нь гаднаас орж ирээд байгаа боловч бүгдээр яг ингээд замхарч алга болоод байна тий. Элбэгдэрч үед тэр ордон баригдах гэж байсан шүү дээ. Тэгээд өнгөрсөн. Одоо ингээд пара хөнгөн атлетикийн холбоо байна да. Тий. Та бас өөрөө тэнд ажиллаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг ингээд мэдэх ёстой тэр төрийн дэд албан тушаал удирдлагууд дээр нь ороод одоо ийм юм зүйл байна гэж орж үзсэн үү? Одоо энэ манай спортын төв ажиллаж байгаа гэд. Зөндөө явдаг манай тэр Баттарч манастай улаан хэрэгтэл явж байгаа. Тэгээд чадахгүй. Тэгээд сүулдэ болсон шиг байл. Би 16 оноос хойш паралимпиад ороод харьцаа байлаад одоо өндөр насны цус тамирчнаа байлаа. Тэгээд Ахиллестерээс сууж байгаа. Ахиллес дээрээ л гэрч байгаа. Тэгээд Ахиллесийн хөшин нэр нүрнэ гэдэг шиг ингээс байждаг. Тийшээ тэмцэн би ёо гэж ингэж чадахгүй байж. Гэхдээ гоё штэ тий. Ер нь бол
хөгшөрч хөшиж гэж ярьдаг шүү дээ. Тэр Таны хувьд бол үнэн юм шиг. таны хувьд бол энэ олон жил ингэж гоё өндөр бэлтгэлтэй идэвхтэй байгаа учраас ер нь сайхан царай зүс залуухан байна, сэтгэл санаа сайхан залуухан байна, би хаа сайхан залуухан байна шүү дээ тий. За ястаа баярлаа. Шаараа үрчиг. Нэг яагаад ад жаргалтай нэхэр гүдэг хүмүүстэйг уусаа нэг ад жаргалын гормон илэрдэг. Тий. Одоо эндорфин гэж байгаа тий. Тэгээд өдөрт хэдэн удаа гүдэг бэлтгэл хийж байгаа хүн болохоор тэгэл байнга ад жаргалтай байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг ер нь бол төгсгөл бас ингээд ойртчлаа. Тэгээд асуух нэг ганц хоёр асуултууд байна. Одоо өнөөдрийн залуу үеийн лавж авахтаа уулзаад түүнд одоо юу гэж хэлэх болов гэж асуумаар санагдаж байна. Тэгээд таны амьдрал спорт байгааг бол өнөөдрийн лавж авах ямар хүн байх байсан бол гэж бас боддог болов. Би дулааны 3 дугаар сахилгааснаас аялал засварч хийжсэн. Машинист сүлд нь машинаас хийжсэн. Тэгээд станцын тэр үеч одоо мөнгө хүчтэй байлаа. Тэгээд найз дандаа ярьчууд. Тэгээд цалин боовол 100 татдаг ажилтаа. Тэгээд манай найзууд хэлдэг. Энэ чи юм уу сохорсон биш авшгаа гэдэг. Тэгээд юу лээсэн болвол станц аялал тэр зугаал тоосчлтаа нэг ализэний урхны оронж авсан байсан бахал гэж боддог шүү дээ. Тэгээд дэлхий тэмцээн уралдаанд ороод дэлхийн 30 орноор ингээд тойроо тэмцээн уралдаан гэж яваад манай найзууд медаль аваад ирлээ гэхэд бөөндөө уулзаал тэгэл баяраар ярьдیں۔ Тэгээд чи юм сохорсон биш авшвал гэдэг. Одоо ингээд 60 эд настай 20 эд настай лавж үтэй хэлэх юм бол тэр үе зориггүй амьдэрдэг байсан байна. Миний зориг бол ерөөсөө харааг болж 2 жил гэртээ хэвтэгтэй би харааг болчиход ингээд өхөө амьдрах бол гэж бодож байсан. Тэгээд манай 10 жилийн найз маань харааг өчтөн хөдөлмөр сургалт үйлдвэр гэж байх тэнд авчихсан. Тэгээд тэнд очиод төрхөөс ахуулаад хөхт ингээд алтан нарыг харж үзээг болсууд сэтгэлээр унахгүй. Инээж өхрөөд яриад сууж байгааг нь харчаад би тэр үжнэ бор цаас уутнаад гэсэн 2 жилийн гурилын уут нэг хэлсэн ч хэрэг бат. Тэднийг харчаад би эднэрийн хажууд би юу байстаа өөрийгөө голоод тэгэл өөр зоригтой болсон да. Тэгээ энэ хүмүүсийн манлайд нь явах хэрэгтэй энд би ингэж амьдрах болохгүй гэдэг. Тэгэл явсан да одоо тэрнээс хойш 90 оноос хойш 36 жил болж байна тэгээд. Одоо жамблын лавж өгөхөөс илүү гүйдэг лавж байна. Тийм. Ямар лавж гүйдэг яагаад гүйдэг гэдэг. Би ямар гүйдэл штэ гэдэг. Лавж байхдаа маш их баярлалаа. Тэгээд таас манай сонсогчдыг бидний үзэж байгаа үзэгчдэд гоё гүйлтийн спорт уриалвал. Одоо нэг эрүүл яхын үндсэн гүйлт гэдэг тийм. Бүх спорт гүйлдэд байх. Гүүх юм бол хүн тэсвэртэй болно, төвчээртэй болно. Ядрал багтаа болдог байхгүй. Яагаад энэ боксхийн бүхийнхэн гүйд сурах гад багш нарын шахаа шаардаад байна. Тэгээ маш их төвчээртэй болдог. Ядрал мэдээ байдаг. 2-3 босгоод тэгээ ядрал амьсгаадаа байвал тэр юу байхгүй шүү дээ. Амьсгал гаргаж чадахгүй. Тэгээ гүйд сурах хэрэгтэй юм гээл амьсгаадах байл. Гүйд сурна гэдэг амьсгаадах байлж байгаа. Амьсгаадахгүй нэг ядралгүй болж байгаа байхгүй. Бүгдээ л гүйцгээ юу яах хэрэгтэй. За маш баярлалаа. Тэгээ 9 сарын 19-нд Итгэл найдар боломж марафон дээр бас Спутник радиогийн манай уран бүтээлчид бас та бүхэндээ сайхан хамтаа гүөх болноо. Тэгээд 8 сарын 30-нд оролцох олон улсын хэмжээний томоохон марафонд амжилтсан. 9 сарын 19-нд Итгэл найдар боломж марафоноор эргүү уулзъя. Танд маш баярлалаа. Эрүүл мэндийг хүсье.